Hello everyone. We're gonna prepare the entrance examination, and today I chose the reading section. Okay, so за өнөөдөр болохоор өсөлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл. За тэгээд reading section буюу унших хэсгээс асгалаа. Okay, so in this presentation, we're going to learn the methods of doing the reading section in entrance examination. We're going to learn how to choose the correct answer for multiple choice questions without reading a whole reading passage and in a very short time. Okay, so and also this lesson is for the students whose level is intermediate and lower than it. So actually, it's for everyone. You just have to try. You just have to try hard. Okay, so here энэ хичээлдэр болохоор reading section буюу унших хэсэг дээр бид нар гол нь юу сарах вэ гэхээр тухайн одоо reading passage-ийг тухайн reading дээр текстийг бүхэлд нь уншихгүйгээр текстийг бүхэлд нь уншихгүйгээр яаж зөв хариултыг сонгох вэ гэдэг тийм арга техник эзэмшин мөн дээрээс нь бас маш хурдан хугацаанд хийх ийм арга байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол маш их practice, ер нь бол англи хэл бол маш их practice хэрэгтэй. Тэгэхээр биднэрт хэдийгээр одоо intermediate төвшний дунд төвшний хүмүүс эсвэл lower than intermediate юм уу дунд төвшнээс доогуур хүмүүс хүүхдүүд байгаа учраас тухайн одоо бүх дүрмийг дахиад сурахад бол маш цаг бага байгаа учраас тухайн текстийг хийх арга техник эзэмших гэдэг зүйл нь маш чухал. Ер нь бол IELTS, TOEFL ч гэсэн ер нь бол тэр ямар техник ашиглаж тухайн тестийг хийх юм бэ гэдэг бол маш их чухал. Тэгэхээр бид нар бол өнөөдөр тухайн текстийг бүгднийг бид нар унших шаардлага юусоо байхгүй, өгүүлбэр болгоныг бид нар ойлгох шаардлага юусоо байхгүй. Маш өөртөө амар аргыг олж эзэмшнэ гэсэн үг. Ерөнхийдөө бидний хичээлийн зорилго бол энэ. За тэгээд энэ хичээл бол ер нь бол энэ дунд төвшин болон дундаас дээш төвшний хүүхдүүдэд зориулсан. За гэхдээ ер нь бол өөртөө хичээх юм бол дунд төвшнээс доогуур төвшний хүүхдүүдэд ч гэсэн үүнийг энэ аргыг эзэмшснээр reading хэсгийг бол унших хэсгийг бол хийхийг зөв хийж чадна гэж би тэгж бодож байна. За тэгэхээр section 4 буюу reading тийм ээ. За дөрөвдүгээр section за унших хэсэг. За нийтдээ энэ текстэн дээр бол 20 минут зарцуулагдана. За тэгээд 8 асуулт байгаа. Асуулт болгоно нь 2 оноотой. Нийтдээ энэ унших хэсэг дээр бол 16 оноо авах хэрэгтэй юм байна. За тэгэхээр бидэрт өгөгдсөн текст маань ийм текст байна. За instruction заавар маань юу гэж байгаа вэ гэхээр the read the article and choose the best answer for the questions. За заавар уус ойлгомжтой. Энэ артиклийг уншаад зөв хариултыг нь сонгоно. Асуулт болгон дээр тохирсон зөв хариултыг нь сонгоно гэдэг зүйл ярьж байна. За тэгэхээр бидний энэ текст бол Gentle Gorillas Wild Times гэдэг ийм гарчигтай текст байна. За одоо номхон дүлгөөн тийм горилланууд болно. За Wild Times буюу хүнд хэцүү цаг үе гэсэн ийм гарчигтай текст байна. За тэгэхээр бид нар эндээс харж байгаа бол бид нар ингээд маш их ийм урт текстийг хараад үүнийг яаж хийнэ? Одоо үүнийг яаж бүгднийг нь уншнаач гэдэг юм уу тийм ээ? Эндээс одоо би яаж асуултын хариултыг олнооч гэдэг юм уу? Эхлээд ийм урт хэмжээний ийм их хэмжээний текстийг хараад юусоо тэгж бодох шаардлага юусоо байхгүй. За хамгийн түрүүнд бол Gentle Gorillas буюу гориллануудын талаар ярих гэж байгаа юм байна гэдгээ мэдээд авчихсан. Тэгэхээр янз бүрийн одоо IELTS, TOEFL болон за entrance examination дээр бол одоо шинжилгээ ухааны холбогдлолтой эсвэл түүхтэй холбоотой ийм текстүүдийг сонгож оруулж ирдэг. Тэгэхээр эдгээрүүд маань бүгдээрээ үнэн бодит зүйл, баримттай ийм зүйл байх нь. Тэгэхээр магадгүй энэ тэндээсээ үүнтэй холбоотой текст уншиж исэн байж бас магадгүй юм тийм ээ. За тэгэхээр нийтдээ параграф буюу цогцлбор тийм ээ. Цогцлборууд маань нийтдээ хэдэн цогцлбор байна вэ гэхээр за 1 2 3 4 5 нийтдээ биднэрт 5 цогцлбор өгөгдчихсэн байгаа юм байна.
За тэгэхээр асуултууд нь бол нийтдээ 8 асуулт байгаа. За 8 асуулттай. Тэгээд асуулт болгоно маань 5 хариулттай тийм ээ. За тэгээд өмнөний болохоор multiple choice questions гэж нэрлэдэг байгаа тийм ээ. Олон сонголттой асуултууд, олон сонголттой асуултууд. За тэгээд 33-аас эхлээд 40 хүртэлх ийм нийтдээ 8 асуулт байгаа юм байна. За тэгэхээр бид нарт болохоор яах вэ гэхээр хамгийн түрүүнд бид нар юу хийх ёстой вэ гэхээр бид нар бол өмнө нь бол эхлээд текстийг уншчаад дараа нь асуултууданд хариулнаа гэдэг ийм магадгүй та нар ийм техникээр уншаад асуултыг хийгээд байсан байж магадгүй. За одоо харин яах вэ гэхээр ерөөсөө энэ текстийг унших шаардлага байхгүй. Бидний хамгийн түрүүнд тексттэй зүйл маань юу вэ гэхээр асуултуудыг уншина. Саяны 33-аас 40 хүртэлх асуултуудыг уншина гэсэн үг. За тэгэхээр бидний хамгийн ихний асуулт бол 33 дахь асуулт байна тийм ээ. За тэгээд үүнээр бас нэг яригдах юм маань юу вэ гэхээр одоо жишээлбэл 33 дахь асуултны хариултыг бид нар хаанаас олох вэ? Яг хэдвэр параграфаас, аль параграфаас олох вэ гэдэг асуудал үүсэж эхэлж байгаа. Тэгэхээр 33 гэдэг маань бүр нэгдүгээр асуулт гэсэн үг тийм ээ. Энэ бол нэгдүгээр асуулт. Тэгэхээр асуултууд маань яг ингээд дараалалаараа байж идэг. Одоо жишээлбэл нэгдүгээр асуултны хариултыг бид нэгдүгээр параграфаас олох ёстой. Хоёрдугаар асуултны хариултыг бол хоёрдугаар параграфаас олох ёстой гэд яг ийм дараалалаар явна. IELTS болон TOEFL за зүгээр энгийн одоо general reading одоо task-ууд бол яг л ийм дараалалаар явж идэг. Тийм ээ. За тэгэхээр нэгдүгээр параграфаас энэ асуултын хариултыг олох нь байна. За тэгэхээр яг нэгдүгээр параграфууд маань одоо энэ дээр байж байна. За тэгэхээр бидний дараагийн хийх ёстой зүйл маань юу вэ гэхээр underline the keyword or keywords in the statement буюу энэ үгт ч гэсэн байгаа тийм ээ. За according to the text mountain gorillas за хариултыг number between 285 and 600 гэдэг эдгээр асуултуудаас эдгээрүүдийг statement гэж нэрлэж байгаа. Эдгээрүүдээсээ гол түлхүүр үг болон түлхүүр үгийг underline хийх буюу доогуур нь зурна тийм ээ. За жишээлбэл тэгэхээр энэ дээр хариулт дээр болохоор number between 285 and 600 буюу 285 болон 600 горил гэдэг ийм үгдэл яригдж байна. Тэгэхээр бид нар текстээсээ юуг олох вэ гэхээр одоо энэ statement дээр underline гол түлхүүр үгээ underline доогуур нь зураад онцлог тэмдэгчлээ. Тэрний дараагаар бид нар юу хийх вэ гэхээр тухайн параграф дотор маань яг үүнтэй холбоотой үг эсвэл яг энэ үг орсон үг хаана байна вэ? Үг өгүүлбэр хаана байна вэ гэдгийг бид нар олох ёстой гэсэн үг. За тэгэхээр бидний харж байгаагаар хоёрдугаар өгүүлбэр тийм ээ. За extinct гэдээс таслал аваад but now only 600 mountain gorillas remain in just 285 square miles of land гэдэг энэ хэсэг дээр 600 болон 285 гэсэн тоо маань хоёулаа гарчихлаа. Тэгэхээр яг энэ өгүүлбэрийн доогуур зурна гэсэн үг дахиад параграф дотроо. За доогуур зурсныхаа дараа дахиад их баттгаад өгүүлбэрийг уншина гэсэн үг тийм ээ. Яг энэ өгүүлбэр маань энэ statement-тэй яг тохирч ийн үү гэдгийг уншина гэсэн үг. За тэгэхээр уншихаар гэхдээ одоо бол зөвхөн 600 горилууд үлдсэн байгаа тийм үү? Тэнгүүтээ эдгээр амьтад нь хаана байгаа вэ гэхээр on just 285 square miles of land буюу зөвхөн 285 square miles of land гэдэг ийм 285 square километр квадрат килоин 600 горилууд байгаа юм байна. Тэгэхээр 285 гэдэг тоо хэдий байгаа ч гэсэн үүний хойноос square miles square гэдэг юм ороод ирж байгаа. Энэ бол square буюу газар нутгийн хэмжээг илэрхийлсэн үг ороод эхэлж байгаа учраас за хариулт буюу энэ бол энэ байгаа өгүүлбэр бол энэ хариулттай тохирохгүй байна гэсэн үг. За тэгэхээр хариулт бол биш буюу үүнийг шууд x-лэх нь байна. Дахиад энэ хариулт руу харах шаардлага юусоо байхгүй биднэрт. За дараачих нь болохоор би хариулт нь have completely died out гэсэн өгүүлбэр байна. Тэгэхээр бид нэр дагаа гэдэг үгийг мэднэ тийм үү? За тэгэхээр completely гэдэг үг маань бүрэн гүйцэд гэсэн үг тийм ээ. За тэгэхээр бүрэн гүйцэд
одоо өвчгсөн юм байна тийм үү? Бүрэн гүйцэд энэ горилланууд бол бүрэн гүйцэд ингээд устдаад өвөө болчихсон гэдэг санаа энэ дээр гарч ийна гэсэн үг. За тэгэхээр яг die out болон эсвэл completely died out гэдэг үгийг бид нар statement дээр underline хийнэ. Энэ үгийг бид нар гол түлхүүр үг гэж авах нь байна. За үүнтэй яг холбоотой яг энэ үг эсвэл үүнтэй ижил төстэй үг текстэн дотор маань параграф дотор маань хаана байна вэ гэдгийг бүгдээрээ олъё. За тэгэхээр энэ үг маань яг хаана байгаа вэ гэхээр за үргэлжлүүлээд тэр 285 square miles of land гэдгээс үргэлжлүүлээд унших нь байна. 300 of them inhabit a small forested. За яг энэ completely died out гэдэгтээ таарч байгаа үг бол completely extinct гэдэг үг байна тийм ээ. Эхний тэр but now гэдгээс өмнөх нь becoming completely extinct. За энэ өгүүлбэр байна. Тэгэхээр энэ өгүүлбэрийг уншъя л да. Conservationists have put in years of hard work in Central Africa in order to prevent gorillas from becoming completely extinct. гэсэн энэ өгүүлбэр байна. За хэдийгээр яг энэ дээр ингээд completely extinct буюу бүрэн ингээд устж өгөө болсон гэдэг санаатай өгүүлбэр үг явж байгаа хэдий ч бүтэн өгүүлбэрээр ингээд уншаад үзэхээр энэ өгүүлбэр маань юу гэж нэр гэхээр ер нь бол ингээд энэ гориллануудыг устж өгөө бүрэн гүйцэд ингээд устж өгөө болохоос нь хамгаалах тийм урьдчилан сэргийлэх маш олон тийм ажлуудыг хийсээр ирсэн гэсэн ийм утгатай өгүүлбэр байна. Тэгэхээр бүрэн гүйцэд устж өгөө болоогүй зүгээр өмнөөс нь бүрэн гүйцэд устж өгөө болохоос нь сэргийлж байгаа гэсэн утгатай өгүүлбэр явж байгаа учраас энэ бие хариулттай маань таарахгүй байна. Тэгэхээр бие хариулт маань буруу энийг шууд x-лэх нь байна. За C хариулт living only two areas in the wild буюу за зэрлэг байгальд бол зөвхөн 2 газар нутагт амьдардаг юм байна тийм ээ. За тэгэхээр two areas in the wild буюу бид нар энэ C хариултаас алийг нь бид нар онцолж keyword буюу түлхүүр үг гэж авах вэ гэхээр two areas буюу 2 газар нутаг гэдгийг авах нь байна. Тэгэхээр газар нутгийг ярьж байгаа юм чинь газар нутаг бол хөвчлэн газар нутгийн нэр бол өгүүлбэр томоор бичигдэх ёстой тийм үү? Тэгэхээр томоор бичигдсэн үг тухайн тийм газар нутаг улс орн хаан байна вэ гэдгийг нь олъё. За тэгэхээр за Африка гэдэг өгүүлбэр байна. За Virunga volcanoes Virunga гэдэг үг байна. За тэгээд Uganda's forest гэдэг ийм өгүүлбэр байна. За тэгээд бас Burundi Impenetrable National Park гэдэг ийм үгнүүд байна. За нийтдээ бидний олсон бол 4 үг байна тийм үү? 4 ингээ газар нутгийн нэрүүд байгаа даа штэ. За одоо эндээсээ дахиад шүүн бидэрт 2 газар нутаг хэрэгтэй тийм үү? За тэгэхээр хамгийн ихний өгүүлбэр бол Conservation Africa гэдэг өгүүлбэр байгаа тийм ээ. За тэгэхээр conservationists have put in years of hard work in Central Africa in order to prevent gorillas from becoming completely extinct буюу. За Африк бол энэ нэг тэр нэг төв Африкт ингээд тэр гориллануудыг ингээд аврахын тулд устж өгөө болохоос нь сэргээсэн юм ажлууд хийгдсэн гэдэг ажил хийгдсэн гэдэг зүйл ярьж байгаа болохоос ч энэ тухайн горилланууд Африкт амьдардаг гэсэн өгүүлбэр ерөөсөө гарсангүй. За тэгэхээр Африк бол биш байх нь. За тэгмэд 300 of them inhabit a small forested area on the slopes of the Virunga volcanoes. гэсэн юм өгүүлбэр байна. За энэ өгүүлбэрийг ингээд орчуулах юм бол за нөгөө 600 горилл үлдчихсэн байгаа тийм үү. Гэтэл 600 гориллануудын 300 нь болохоор inhabit буюу inhabit гэдэг маань live гэсэн live small forested гэсэн санаа. За тэгээд area on the slopes of the Virunga volcanoes. За тэгэхээр энэ дээр Virunga volcanoes буюу Virunga галтгуултын ойролцоох энэ slopes энэ газар нутагт амьдардаг юм байна тийм ээ. За нэг газар нутаг маань олдчихлоо. За тэгмэд the other 300 live 20 miles north in Uganda's forest, which is now a protected area known as Burundi Impenetrable National Park. За тэр үлдсэн 300 нь болохоор Угандагийн ай модон донд амьдардаг юм байна. За тэгэхээр энэ дээр болохоор ингээд 2 газар нутагт амьдардаг буюу яг энэ 2 газар нутагт л амьдардаг. За тэгэхдээ энэ Burundi Impenetrable National Park гэдэг маань юу вэ гэхээр одоо болохоор энэ Угандагийн ай нь болохоор одоо бол
яг энэ бивний impenetrable бивний гэдэг нэрээрээ бол одоо хүмүүс илүү мэддэг тийм газар нутаг байх нь шүү дээ. Тийм ээ? Түүнээс ш яг энэ бол Угандагийн гэхдээ энэ хүмүүс бол Bigwindi National Park гэдгээр нь илүү их мэддэг гэдэг зүйлийг л ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр хэрэгээр ингээд толгой хүүхдүүдийн толгойг эргүүлэхийн тулд ингээд маш олон ийм газар нутгийн нэрсүүдийг оруулчихсан байна гэсэн үг. Тэгэхээр хэдийгээр энэ keyword-а олчихсан ч гэсэн яг энэ тухайн өгүүлбэрийг бүрэн гүйцэд ойлгох ёстой гэсэн үг шүү. За тэгэхээр бид нар ингээд хоёр газар нутагт амьдардаг юм байна гэдгийг нь олчихсан. Гэд Австралийн тал дээр өрөөсөө гараагүй намаа only 300 бол биш. Одоо 600 горилууд байгаа тийм ээ. За тэгэхээр бидний энэ хэсэг дээр хариулт бол C хариулт байсан байна. За 34 дахь асуулт болохоор the author was under the impression that gorillas за тухайн энэ одоо зохиогч маань тийм ээ энэ текстийг бичиж байгаа энэ хүн маань за ийм сэтгэлдээ байсан байхана тийм ээ under the impression буюу ийм сэтгэлдээ байсан бай анх бол за тэр горилланууд хариулт could show no emotions тийм ээ юусоо ямар ч тийм emotion сэтгэл хөдлөл харуулдаггүй. За B were perceived as chimpanzees за шимпанзегаас илүү тийм догшин ширүүн байсан. За C were afraid of chimpanzees за шимпанзегаас айж байсан. За D болохоор should show their feelings буюу тухайн өөртөө тэр мэдрэмжүүдийг илэрхийлэх ёстой гэж бодож байсан байна. За E хариулт болохоор were aggressive буюу илүү тийм одоо догшин ширүүн хэрцгий гэж ийм сэтгэлдээ байсан байх нэ. За тэгэхээр бид нар одоо болохоор тухайн зохиолч маань ямар сэтгэлдээ байсан бэ гэдгийг олох нь байна. Тэгэхээр энэ маань хоёр дахь асуулт болохоор үүнийг яг 2 дугаар параграфаас энэ асуултын хариултыг олно гэсэн үг. За тэгэхээр хариултаас нь бид нар хамгийн түрүүнд эхлээд ингэж болно. За энэ дээр нэг юм хэлэхэд миний гол энэ заагаад байгаа энэ арга бол маш олон юм текст урт текстийг хийхэд ингээ богино хугацаанд хийхин тулд зааж байгаа. Цаг хэмнэх үүднээс зааж байгаа ийм арга. За гэхдээ бүр ингээд advanced төвчний ангилтай хүмүүс бол шууд ингээд энэ текстийг бүгднийг уншаад шууд хариултаагаа олох боломжтой бас. За гэхдээ энэ арга бол IELTS TOEFL хэрэглэхэд маш их тийм хэрэгтэй арга. Яагаад тэгэхээр IELTS TOEFL-ийн шалгалтад reading section бол маш их хэмжээний юм текстүүд, маш их хэмжээний унших хэсэг орж ирдэг учраас яг тэр тохиолдолд маш их хэрэгтэй. За гэхдээ энэ бол яг нөгөө intermediate дунд түвшний болон академик түвшний хүүхдүүдэд бол бас маш их хэрэгтэй ийм арга байгаа гэсэн үг. За үүнийг хэлхээ марцсан байна. За тэгэхээр 34 дээр хариулт бол could show no emotions буюу за ямар ч emotion харуулахгүй байсан гэдэг зүйлийг ярьж байна тийм ээ. Тэгэхээр за emotion гэдэг буюу сэтгэл хөдлөлтөй эмоц гэдэг үгтэй ойролцоо утгатай өгнөд юу байж болох вэ гэдгийг хамгийн дөрөнд эхлээ текстнээсээ олно гэсэн үг. За тэгэхээр guess ингээд scan хийгээд буюу гүйлгэж уншаад emotions гэдэгтэй холбоотой ямар өгнөд байж болох вэ гэдгийг олно. За тэгэхээр за энэ гурван текст нь болохоор gorillas are calm and shy. За calm and shy гэдэг маань бол ерөнхийдөө нэг emotion тийм ээ. Ичих. За одоо эсвэл тайван гэдэг маань нэг emotion байх нь. За тэгэхээр энэ дэр gorillas are calm and shy гэдэг үг гарчихсан учраас ямар ч байсан энэ горилланууд бол ингээд тайван эсвэл зарим ничмхий байсан ийм үйлдэлүүд emotion ямар ч сан гаргасан байх нь шүү дээ. Тэгэхээр хариултаад биш байна гэж шууд хариултыг x-лэн. За B were perceived as chimpanzees гэж тийм ээ шимпанзегаас илүү догшин ширүүн байсан. За шимпанзе гэдэгтээ ойролцоо утгатай өгнүүдийг олж харах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр unlike the clown chimpanzee, gorillas are calm and shy. За тэгэхээр яг энэ саяны нэг өгүүлбэрл гараад эхэлчихэж байгаа юм тийм үү? Unlike the clown chimpanzee буюу нэг алиалагч шимпанзе шиг биш тийм ээ. Шимпанзетай одоо харьцуулах юм бол горилланууд бол илүү их тийм тайван чимхий гэдэг зүйл яриад байна шүү дээ. They do play, but sometimes they seem almost embarrassed by their own high spirits. Тийм ээ. Sometimes they do play буюу тэд ингээд тоглодог юм байна тийм үү?
За тэгээд хамгийн сүүлийн өгүүлбэр дээр their patience and gentleness is very attractive to human observers гэсэн өгүүлбэр байна. Тэгэхээр their patience and gentleness тийм ээ. Gentleness гэдэг маань угаасаа ингээд тайван байх. Угаасаа бидний энэ текстний сэдэв бол gentle gorillas боёо юм тайван дүлгөөн ийм гориллануудын талаар яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр Pierce гэдэг үг бүр яасан ч байж болохооргүй хариулт байна. Энэ дээр ч гэсэн дээр patience and gentleness гэдэг ийм өгүүлбэр гарчлаа. Тэгэхээр би хариулт бол биш. За C хариулт we're afraid of chimpanzees. Шимпанзегаас айж исэн юм уу тийм ээ? За гэтэл үгүй тийм ээ. They do play boy. They play together байхгүй юу? Энэ горилланууд болон шимпанзенууд хоорондоо тоглодог гэдэг ийм санаа гаргаж байгаа энэ дээр. Тэгээд ямар нэгэн энэ дээр шимпанзегаас айсан тэгсэн гэсэн өгүүлбэр энэ дээр бас алга байна. Тэгэхээр C хариулт бас биш байх нь. За they should show their feelings by feelings гэдэг мэдрэмжээ харуулах хэрэгтэй гэдэг зүйл ярьж байна. Гэтэл энэ дээр бол мэдрэмжүүдээ харуулад байгаа шүү дээ тийм ээ. Тэр calm and shy байх, за embarrassed байх, тийм ээ ичэх гэдэг мэдрэмжийг харуулж байна. Тэгэхээр энэ дээр бол мэдрэмжээ харуулж исэн учраас D хариулт бол биш байх нь. За тэгэхээр бидний хариулт E хариулт буюу were aggressive буюу энэ хариултын асуулт баталсан өгүүлбэр хаана байгаа вэ гэхээр people tend to view gorillas as fierce savage animals so I approach them cautiously гэдэг ихний өгүүлбэр дээр байна. Ихний өгүүлбэрээ орчуулах юм бол хүмүүс бол энэ гориллануудыг юм хэрцгий тийм догшин, тийм амтан гэж үзэх хандлагатай байдаг. Tend to буюу тийх хандлагатай байдаг тийм ээ. Тийм учраас би тэднэрт I approach them cautiously буюу тэдэнд маш болгоомжтой хүрсэн гэсэн ийм өгүүлбэр байна. Тэгэхээр хүмүүс тийж боддог байсан учраас би яас яг анх бодохдоо горилланууд бол ингээд маш тийм хэрцгий догшин гэж бодож исэн учраас би тэдэнд маш их ийм болгоомжтойгоор тэдэнд ингэж төхөж очсон байх нь. Тэгэхээр энэ бол were aggressive буюу анх бол горилланууд бол ийм догшин гэсэн ийм сэтгэлтэй байсан гэдэг ийм хариулт маань гарч ийнэ гэсэн үг. За 35 дээр болохоор за Carl Ackley гэдэг хүн байна тийм ээ. Тэгэхээр бид нар шууд 35 дахь буюу маань 3 дугаар асуулт гэсэн. Тэгэхээр 3 дугаар асуултны хариултаас 3 дугаар асуултныхаа хариултыг 3 дугаар параграфаас олно. 1 2 дугаар параграф юм уу 4 5 дугаар параграфыг уншаад цагаа алдах шаардлага юусоо байхгүй. За тэгэхээр 35 дугаар параграф 35 дугаар дасгал болохоор за хариултад captured gorillas in a national park буюу за тэр national park-ад ингээд горилланууд ингээд баригдсан гэдэг өгүүлбэр гарч ийн. За би тэр made Africa establish a zoo буюу энэ Carl Ackley гэдэг хүн бол энэ африкчуудыг ингээд зүү барихад хүргэсэн ийм хүн юм байна. Эсвэл Sid нь болохоор help to protect the gorillas буюу гориллануудыг аврахын тулд тусалсан хүн байх нь байна. Эсвэл build a zoo in Belgium буюу Бельгид ингээд энэ зүү барьсан хүн. За эсвэл build a zoo in Australia буюу Австралид ингээд зүү барьсан хүн гэдэг ийм хариултууд байна. За тэгэхээр бүгдээрээ шууд энэ текстийг бүгднийг нь уншихгүй тийм ээ шууд Carl Ackley гэдэг хүний нэр хаанаас эхэлж ин тэндээс эхлээд уншаад явна. За Carl Ackley гэдэг 2 дугаар параграф дээр 2 дугаар өгүүлбэр дээр байна. Carl Ackley of the American Natural History Museum encouraged Belgium to establish Africa's first national park. However, when Civil War broke out in 1960, forcing the Belgian park staff to leave, hunters were free to hunt the gorillas. Many were captured so that their heads and hands could be sold to tourists as souvenirs. За тэгэхээр энэ дээр гарч байгаа өгүүлбэрүүд маань юу байгаа вэ гэхээр за хариулт буюу captured gorillas in a national park. За тэгэхээр national park-сан орсон өгүүлбэрүүд маань хаана байна вэ гэдгийг харъя л да. За captured гэдэг үг бас хаана орсон байна вэ гэдгийгээс харж болно. Тэгэхээр captured гэдэг үг маань throughout the first quarter of the 20th century, more than 50 gorillas were killed or captured in Virunga. За Virungad бол баригдсан алагдаа за Virungad баригдсан юм байна. За National Park-д бол баригдсан гэсэн юм өгүүлбэр бол ерөөсөө алга. Тэгэхээр хариулт бол биш.
За Mid Africa гэсэн Африк орсон өгүүлбэр хаана байна вэ гэхээр за 3 дугаар line дээр байна тийм ээ. За Museum encouraged Belgium to establish Africa's first national park. In their first national park, African National Park-ыг барихаар тэгж ингэж тухайн хүмүүст одоо encourage хийсэн болохоос биш Африк гэд ингээд зүү барина гэдэг ийм зүйл бол зүү ол бариулаагүй. За тэгэхээр би хариулт биш. За C болохоор help to protect the gorillas буюу гориллануудыг аврахын тулд тусалсан тийм ээ. За тэгэхээр энэ дээр болохоор энэ C хариултаас гол түлхүүр үгийг бид нар юу гэж харах вэ гэхээр за энэ дээр болохоор энэ help гэдэг үгтэй ойролцоо утгатай үг ямар үг байж болох вэ гэдгийг бас анзаарч харна гэсэн үг. Тэгэхээр help гэдэг үг буюу туслах гэдэг үгтэй бидний одоо эндээс харахад encourage хийх буюу тийм ээ тухайн хүнийг өдөөх, за зоригжуулах ингээд тухайн хүнийг encourage хийснээр ямар нэгэн зүйлийг хийлгэх гэдэг утгатай үг шүү дээ encourage гэдэг үг маань. Тэгэхээр энэ дээр энэ үг маань encourage гэдэг үг маань help гэдэг үгтэй синоним болж таарч байна гэсэн. За тэгэхээр энэ хүн маань яасан бэ гэхээр тийм ээ. За тэр бэлэгчүүдийг ингээд African First National Park-ыг ингээд байгуулахад ингээд юусан бахана штэ. Зоригжуулсан тийм ээ. Тэгснээрээ яах вэ гэхээр энэ гориллаудыг аварч чаднаа, хамгаалж чаднаа гэсэн энэ утга санаа гарч байгаа юм. Гэсэн хэдэж ингээд иргэний дайн болоод тийм ээ. За тэр Бельгийн паркийн ажилчид ингээд хүчээр ингээд тухайн паркаа орхиод явсан байх нэ. За тэгэхээр C хариулт бол байна тийм үү. За D хариулт дээр болгоо build zoo in Belgium буюу Бельгид ингээд зүү барьсан юм уу? Бельгид бол зүү бариагүй тийм ээ. Энэ Африкт ингээд зүү барих юм уу эсвэл National Park барихаар бэлгчүүдийг ингэж ятгаж байгаа боловч яг бэлгт бол зүү бэлэг усад бол зүү бариагүй. За тэгээд Австралия гэдэг үг юусоо энэ дээр гараагүй. Тэгэхээр бидний хариулт бол C хариулт байсан бахнэ. За тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү маягаар ингээд тексттэй ажиллаад явна гэсэн үг. Тэгэхээр энэ маань ингээд их хэмжээний тексттэй ажиллаад маш их тийм үр дүнтэй арга. Түүнээс биш одоо энэ цаг яш бол ингээд өгчгсөн байгаа учраас энэ дээр бүх дүрмийг дахиж үзээд ч юм уу ийм ингүүл маш их цаг хугацаа авах учраас тухайн одоо текстийг яаж хийх вэ? Тексттэй яаж ажиллах вэ? Тестийг яаж хийх вэ? Тийм ээ? Гэдэг grammar section-д яаж ажиллах вэ гэдэг ийм техник, арга техник эзэмших нь л хамгийн чухал гэж би үздэг. За тэгээд иймэрхүү маягаар үргэлжлүүлээд 37-аас 40 хүртэлийг гэртээ хийгээд өөртөө ингэж гэртээ хийгээд бэлдэх маш ийм боломж байгаа. За тэгэхээр ингээд биднэрт бол үлдсэн бол ингээд 2 параграф үлдсэн. Тэгэхээр ингээд нийтдээ бид нарт дахиад 4 асуулт байгаа учраас яг энэ 4 асуултны хариултыг бол энэ 4 болон 5 дахь параграфаас тухайн асуултын хариултыг олно гэсэн үг. За тэгээд доор байгаа энэ линкийг ашиглаад эндээс маш олон 18, 19, за 20 оны ишийн материалыг татаж аваад өөртөө гэртээ сайн дураараа ажиллаад их боломжтой. Мөн бас хариултууд нь байгаа учраас тухайн зөв хийсэн буруу хийсэн хэсгээ шалгаад явах бүрэн боломжтой гэсэн үг. Alright, so our lesson has come to the end, and I hope you learned many things from my today's lesson. And today we learned the method or the way or the tips or the technique that's how to do the reading section of the entrance examination. And I hope you enjoy your learning. So okay, so I will see you next lesson.